За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За нэг шивэстэй залуу гээд дуурхуу эмчтэй одоо дайн зарлаад. За асуудал нэлээд хурцсан. За энэ залуугийн талаар өөрийн бодож санаж байгаагаа бас нэг ярив. За нийгэмд сошиалд бас идэвхтэй хүн за Монголд болж байгаа халуун сэдвүүдээр бас комент хэлдэг хүний хувьд бас нэг юм товчхон тодорхой комент хэлчихье. За хамгийн эхлээд би бас нэг оруулсан бичлэгийнхаа тухай ярив. Тэгэхээр яг энэ хоёрын асуудлын талаар урдны дуурхуу эмчийн талаар би хоёр бичлэг оруулсан байгаа. За хамгийн эхнийх нь болохоор та нар бүгдээрээ мэдж байгаа нөгөө нэг хэсэг чинь дуурхуу эмч мөн гэд сургууль төгсөөгүй гэд. За нийгмийн дуудыг хоёр хуваагдаад талцаад. За нэг ийм асуудал гараад ирсэн. За тэр үед ч гэсэн миний хувьд нэрээ энэ чи одоо эмч биш ирнэ. Эмч гэд яваад байт юм биш үстэй гэдэг ийм эргэлзээ төрсөн. Тэгэхээр энийг ямар ч байсан тайлах нь одоо за миний хувьд маш чухал байсан. Тийм учраас би нэг юм богинохон рeel оруулсан байгаа. За энэ reel дээр энэ дуурхуу эмч үнэхээр бас сургуулийн төгссөн эмч хүн юм уу биш юм уу? Тэр диплом байдаг бол тэр хуулбар молбороо тавих үгүй юу гэд. За тэгээ энийг 24 цагийн дотор миний энэ бичлэгийн доор ингээд тавиа гэт ийм 24 цагийн дуудлага гэт ийм reel оруулсан байгаа. За энэ бичлэгийн доор яг тэр хугацаанд нь багтаад за дуурхуу эмч орж ирсэн комент бичсэн. За мөн улмаар өөрийнхөө тэр пэйжэн дээр тэр нөгөө дипломынхаа хуулбарыг тавьсан байсан. Тэгэхээр эндээс харахад ямар ч байсан сургуулаа төгссөн юм байна, ямар ч байсан эмч юм байна. Нэг дэх асуудал бол шийдэгдсэн. За хоёр дахь асуудал нь би дахиад нэг юм бичлэг оруулсан. За тэр бичлэг дээр бол одоо 99 өн дуурхуу эмчийн талаар ярьсан. Харин ганцхан өн тэр нөгөө шивэстэй залуугийн талаар ярьсан байгаа. За энэ бичлэг дээр одоо дуурхуу эмчид итгэхгүй байх. За надад бол юм шалтгаан алгаа гэдэг. Ягаад тэгэхээр ийм пакт баримт байна. За дээрэс нь би ингэж бодож байна. Миний одоо надад мэдрэгдэж байгаа мэдрэмж ийм байна гэдэг. Энэ дээр ингээд тулгуурлаад 99 өн ингэж ярьсан. За харин нэг хүн тэр нөгөө шивэстэй залуугийн талаар ийм үйл өгдөх идгээд гэд ингээд ганцхан өгүүлбэр ярьсан. Өөр юу ч яриаггүй тэр бичлэг дээр. За гэсэн чи юу болсон? Нөгөө залуу тэр ганц өгүүлбэр дээр нь ерөөсө ганцхан хувь дээр нь за маш их одоо ёстой нэг өшөөнзөн санжтэй. Тэгээ энэ яаж илэрсэн гэхээр тэр бичлэгийн дараа өөрийнхөө тэр пэйжэн дээр бичлэг оруулсан юм байна. Нөгөө миний ярьжсаныг одоо тастаж аваад тэр нэг урдны ярьжсэн тэр эмч муу юм уу биш юм уу гэдэгтээ нийлүүлээд за урд нь ингээд энэ дуурхуу эмчийн талаар ийм бодолтой байсан хүн одоо ийм болоод өөрчлөгдчих. Тэгээд дээрэс нь одоо ийм хөгшин глюказ за тэгээд ийм боловсралгүй ийм одоо ямар ч одоо болчмгүй ийм хүмүүсийг дагах юм бол за мэдгүй хааврахын хад мөрөх юм уу нэтрэ гэдэг нэг юм бичлэг оруулсан гэж байгаа. Тэгээд тэр бичлэгийг маш олон хүмүүс үзсэн гэж байгаа. За тэр бичлэгийг бол би бол өөрөө үзээгүй. Үзэх санаатай одоо хайгаад олохгүй байгаа магадгүй тэрийг устгасан баг. За ямар ч байсан нэг юм өөрийнх нь талаар нэг юм товчхон ганцхан өгүүлбэр ярихад ямар ч байсан маш их өш онцон санд юм байна. Тэгээ хариу үйлдэл үзүүлж одоо хүнийг ийм муухай харлуулдаг юм байна. Тэгээ энэ залуугийн талаар нэг иймэрхүү юм болоод өнгөрсөн. За миний хувьд сошиал дээр баг сүүлийн 10 жил одоо идэвхтэй байгаа. За намайг ингээ бичлэг оруулахад маш олон хүмүүс за намайг муулдаг, сайлдаг, одоо бичлэг тасцдаг, хинэ тэрэ гэд 9 журийн болдог. Тэглээгээд би одоо нэгэн дээр нь хариу үйлдэл үзүүлж одоо тэр хүний зураг хөргийг оруулж эсвэл хэлсэн үгийг одоо тастаж ийм одоо эдит хийж ингэж оруулж түүх байхгүй. За гэтэл энэ залуу болвол зүгээр л ингээд оруулцдаг юм байна. Тэгэхээр ямар их хөшөнзөн зандаг, ямар их хүнийг харлуулдаг гэдэг нь энэ дээр ингээд харагдаж байгаа. За маалга. За одоо гэтэл одоо ингээд 3 дахь сэдв байна. 3 дахь бичлэг нь. За би түрүү ярьсан өмнөх бичлэг дээр 99 хүн би дуурхуу эмчийн талаар ярьсан харин нэг хүн энэ залуугийн талаар ярьсан гэдэг. За гэтэл одоо энэ бичлэг дээр би 99 хүн энэ залуугийн талаар ярьдым гэж бодож байна. Харин нэг хүн тэр дуурхуу эмчийн талаар ярьдым уу гэдэг. За тэгэхээр би нэг зүйлийг тодруулъя. Ягаад тэр бичлэг дээр би энэ залууг үйл өгдөх залуу гэсэн юм бэ гэдэг. Тэр одоо нэг ягаад тэр ганц өгүүлбэр хэлсэн юм бэ гэдэг. Тэгэхээр би эхлээд дараа өөрийгөө нэг юм товчхон ярьчих. Миний хувьд одоо баг амьдралынхаа талаас илүү хувийг одоо гадаадын өндөр хөгжилтэй орнуудад явж зүгээр товчхондоо одоо жинхэнэ юм үзэж нүд тайлаа. Их олон юмныг туулж гарлаа. Тэгэхээр ийм хүмүүс яадаг юм хэр ерөөсөө хүн одоо нэг үг хэлэхээр шууд ингээд хүлээж авдаг байхгүй. Заавал одоо тийм ээ анализ хийдэг. Ямар ч нэг байдлаар боловсруулдаг, тэгжээ шийдвэрээ гаргадаг. За миний хувьд яадаг гэхээр хүний нүд рүү хардаг. За тэгээ хэлж байгаа, ярьж байгаа, биеийн хөдлөмж. За дээрэс нэг 2 3 өгүүлбэрийг ингээд сонсоод за энэ хүнийг цаашдаа сонсох шаардлагатай юу? Энэ дээр цаг зарцуулах шаардлагатай юу? Ер нь үний яриад өнө худлаа яриад өнө цааш одоо үргэлжлүүлэх шаардлагатай юу гэдгийг зүгээр ингээд ийм дүгнэлт хийчдэг. За энэ нь болохоор миний амьдралаас одоо ингээд одоо миний нэг амьдралын одоо хэвшил бас нэг ийм л зөвлөлтэй. Тэгэхээр яг энэ дээрээ л үндэслэсэн. Энэ дээрээ үндэслэсэн учраас үл өгдөх залуу гэсэн. Тэгэхээр яагаад үл өгдөх залуу болчих вэ? Яагаад юу болчих вэ гэдгийг одоо тайлбарлая. За тэгэхээр энэ одоо залуугийн хамгийн ихний бичлэг нь байж байгаа. За хамгийн ихний бичлэг дээр дуурхуу эмч энэ имийг хятад хийчихжээ гэдэг.
За энэ дээр пакт баримт нь байж байгаа гэдэг. Нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ имийг одоо Монгол руу оруулж ирээд одоо баахан зарчиж. За дээрэс нь нөгөө пакт баримт нь болохоор өөрөө одоо нөгөө яг нөгөө хийсэн хүмүүстэй холбогдоод ингээд чатаар гэж байгаа. Битсэн чинь нөгөө хүмүүс нөгөө тийм ээ энэ имийг одоо ингээд бид нар тэдэн ширхгээр тэдэн мянгаар хийсэн. За дээрэс нь одоо энэ дуурхай хэмжээний зургийг явуулаад энэ залуу ингээд захиалга өгсөн учраас хийсэн гэдэг. За тэгээд энийг сонсоод цаашдаа энэ залууг ингээд цаашдаа ямар ч сонсох сонирхолгүй болчихж байгаа байхгүй зүгээр худлаа ярьж байгаа нь ойлгомжтой болчихж байгаа. Тэгэхээр яагаад тэгэхээр хятад хүмүүс тийм ээ одоо ямар нэг юм хуурамчаар одоо дөөр алгах, хөвлөх иймэрхүү асуудал за байсан одоо ч магадгүй байж л байгаа. Гэхдээ хятад хүн гэдэг тийм ээ юу хийхээ хаана хийхээ яаж хийхээ бүгд мэдж байгаа. Хятад хүний санаа бол одоо бүр үнэхээр дийлдэхгүй. За гэсэн чинь нөгөө нэг санаатай нөгөө хятад хүн нь одоо нэг хэний ч мэдхгүй нэг ийм нөхөр чатаар орж ирэнгүүт би одоо тэ Европт бүртгэлтэй ингээд одоо тийм ийм их юм уу одоо юу гэдэг витамин их юм уу эсвэл нэмэлт ижил гэх юм уу. За ямар ч байсан хүний аманд ордог юмыг тийм ээ одоо хувцсыг хийгээгүй шүү дээ. Одоо миний зүүж байгаа нүдний шилийг хийгээ. Хүний аманд ордог юмыг хуурамчаар хийчихэд тэгээд дээрэс нь одоо юу илээ тэр үн мөн нь одоо баг нэг дуурхай хэмжээнд зараад байгаа ч 300 мянга. Тэгсэн чинь тэрийг нь баг 5 мянгаар зараад байна гэ. Баг шилийн нэгт чи одоо гадна талын савын нэгэд 5 мянга болохгүй шүү дээ. Тийм үнэмшилгүй. Тэгээд хятад хүн тийм ээ зүгээр нэг юм захын нөхөр ороод ирэнгүүт би тэр имийг дэдийн ширхэг хийсэн. Тэгсэн. Тэгээд зургийг нь явуулаад энэ хүнд хийсэн гэд. Өөрөөр хэлэх юм бол тэр хятад хүн чинь хүний аманд орох имийг ингээд хуурамчаар хийлэхэд өөрөө асуудалд эргээд орохгүй тулд адаглал тэрийг ярихгүй гэдгээ мэдчихэж байгаа шүү дээ хятад хүн. Гэтэл энэ залуу тэгсэн гин. Тэр пакт баримт нь байж байгаа гин. Одоо хинтээ чадсан бүү мэд. Зүгээр нэг юм нэг одоо дурын нэг хятадтай юу аасан юм уу? Эсвэл одоо өөрөө тэр хятад амьдардаг хаамаагүй үнтэй нэг чадсан юм аа үзүүлж байгаа юм уу? За ямар ч л байсан тэр цаа тэр имийг үнэхээр хийсэн тийм газар одоо дуурайлгадаг газар байх юм бол тэд нар тэрийг нөгөө хүний хамгаалах, өөрийгөө хамгаалахаа ядаж мэдчихэж байгаа. Тэгэхээр энийг сонсож байгаа гав юу гэхээр энэ залуу худлаа ярьж байна. Угаасаа ойлгомжтой. Цаашдаа сонсох шаардлагагүй болчихж байгаа учраас би яаж нөхөр энэ үйл өтөх залуу байна гэд ингээд хэлж байгаа. За цаашлаад энэ залуугийн талаар. Одоо тийм ээ тэр нөгөө хэрүүл болсноос ч одоо өчнөө сар өнгөрчлөө. За нөгөө өөрийнх нь яриад байгаа баримт баталгаа пакт байдаг бол тэрийг үзүүлчих хангалттай одоо цаг хугацаа өнгөрлөө. Гэтэл үзүүлсэн юм байна уу? Үнэхээр хятад үйлдвэрлэсэн баталсан үзүүлсэн юм байна уу? Үнэхээр Монгол руу оруулаад ирсэн үзүүлсэн юм байна уу? За оруулж ирээ зарцны үзүүлсэн юм байна уу? За тэгээ тэрийг нь аваад хэрэгэлсэн хүн одоо пакт баримт үзүүлсэн юм байна уу? За тэрнээс нь болоод хүн хордсон үзүүлсэн харуулсан юм байна уу? Байхгүй, юу ч байхгүй. За тэгэхээр яг нөгөө талд нь дуурхай юмч нэгэнт ийм юм хийгээгүй учраас нэгэнт хятад хийлгээгүй оруулж ирээгүй өөрөөр хэлэх юм бол бизнест нөлөөлж байгаа учраас тэр хүн яаж яана? Одоо нээлттэй сошиалаар за ямар ч байсан энэ дээр би гомдлоо гаргаад шүүхэд өглөө гээд. За тэр пакт баримтыг аваачаад тэр бичлэг бүгдийн байж байгаа. Энэ дээр би албан ёсоор гомдлоо гаргаж байна. Энэ хэргийг шүүхээр шийдүүлнэ. За хохирсоо хохирлоо гаргуулж авна. Энийг ингээд олон нийтэд ингэчихжээ. За гэтэл энэ дээр шүүхэд хоёр асуудал байж байгаа. За яг ийм гомдол ороод ирэх юм бол за нөгөө хүн нь үгсэн амт нь мэддэхгүй ингээ алга болцсон. Одоо тэр нөгөө нэг ийм гомдол гаргасан үгүйч мэдэхгүй ингээ явж байгаа тохиолдолд шүүх яах вэ? Тэр хүн нэгэнт ингээд байхгүй одоо эсвэл нөгөө дуудлага хүргэж өгч чадахгүй гар үсгийг авч чадахгүй тохиолдолд шүүх ямар ч асуудал хаашаа ч явахгүй. Тэгэл тэр дэвтээ алга болохгүй. Хизээ нэгэн цаг тэр хүн гараад ирэхэд тэр шүүхийн процесс эхэлнэ. За гэтэл энэ асуудал дээр яаж нөхөр дугар хуймч ийм гомдлоо гаргаад өгсөн юм байна. Нөгөө залуу нь гаргаад өгсөн үү? Шүүхтэр би завгүй байна. Би хятад байна гэж байгаа хүн чинь өөрөөр хэлэх юм бол тийм гомдол гарцсан юм байна. Өөрийнх нь эсрэг хэрэг үүссэн юм байна. Гэхдээ би очихгүй гэж байгаа тохиолдолд шүүх яах вэ? Шүүх тэгэл шийдвэрээ гаргах нь ойлгомжтой. За жишээлх юм бол миний амьдарч байгаа Америк нэгдсэн улсад одоо ингээ хурдны зам дээр би одоо хаан ч юм явж байгаад за хурд хэтрүүлээд одоо нэг юм одоо торгуулийн хуудас авчлаа. За цагдаа надад торгуулийн хуудас бичээд өгчлөө. Та хурд хэтрүүлсэн байна. Харин би бол үгүй би хурд хэтрүүлээгүй би зөв явж байсан гэдэг. За тэгэхээр одоо нэгэнт ингээд надад торгуулийн хуудас ирсэн гэхээр би шүүхтэр очино. За шүүхтэр очлоо гэхэд нөгөө цагдаа нь янз бүрийн шалтгаанаар ирээгүй бол яах вэ гэхээр тэр хэрэг шууд хэрэгсэхгүй болно. За яг ялгаа واخгүй. Одоо хин нэгэн гомдол гаргалаа нөгөө иргэний хэрэг үүслээ. За энэ дээр ингээд одоо хин нэг ингээд гомдол үүсгээд шүүх зарлан дуутахад хин нэг нь ирэхгүй байгаа бол тэгэл тэр хэрэг одоо хэрэгсэхгүй болд юм уу эсвэл нөгөө талд нь ингээд автоматар очдог. Яг л тэр шиг нэг иргэн гомдол гаргалаа. Тэрийг нөгөө сошиалоор нөгөө хүн нь нэрээ хэлж байгаад нүрээ харуулж байгаа. Би завгүй байна. Би очих. Би өөр газар байна. Тэгэхээр одоо шүүх яах ёстой. Тэрийг ялгаагүй нөгөө хүлээгээд гарын үсэг авцсан. Одоо ийм юм болгож байгаа юм байна. Шүүх шийдвэрээ гаргана. Нэг нь тэр хүн нэрээгүй учраас тэгээд нөгөө талд нь ингээд гарчжээ.
За гэхдээ бүх юм дууссан юм гээд өөрийнх нь нөгөө одоо ярьж байгаагаар бол уйлж дуулаад одоо 300 сая өрөнд орчлоо, хүүхдүүдийн дансыг хаачлаа. Бүх юм дууссан юм үгүй шүү дээ. За тэн дээр нь өөрөө тодорхой хэлж байна. 10 хоногийн давж залт хугацаа байж байгаа юм байна. Гэтэл энэ залуу 10 хоногтой одоо өөрийнх нь асуудлыг ярьж штэ. Энд чинь шүүх гэдэг чинь тоглоом биш. Одоо дугуйхүүгийн өмнөд дугуйхүүтэй ярьж байгаа юм биш. Шүүх өөрийнх нь амьдралыг ярьж байна. 10 хоногийн хугацаа байгаа юм. Бүх юм тодорхой. Тэгэхээр шүүх яаж нөхөд дав залтах юм дээр тэг баримт нотлохоо байдаг бол тэрийг гаргаад өгчгөө. Тэгээд болоо тэр залуу тэгээ гараа явчих. Гэтэл одоо тэг энэ залуу 10 хоногтой багтаад өмгөөлөгч аваад өөртөө байгаа баримтаа одоо авчираад тэгээд энэ хэргийг дуусгах ёстой байтал гэтэл энэ залуу яаж вэ? Би урд нь шүүхэр зөндөө орж исэн. Дандаа ялж исэн. Би шүүхтэр туршлагатай. Тэгээд энэ юу гэсэн үг гэхээр хүн одоо тэ өөрт нь ингээ баримт нотлогоо байж байгаа бол ямар ч байсан энэ шүүхтэр ялах ийм магадлалтай тохиол яадаг вөхөр Монголын шудраг шүүхэд итгэж байна. Ямар ч байсан миний талд гарах байх гэж найдаг. Гэтэл нөгөө талд нь өөрт нь батлах, нотлох баримт байхгүй тохиолдолд яадаг вөхөр яг энэ залууг хэлж байгаа шиг би Монголын шүүхт итгэхгүй байна. Тэгэхээр урд нь ингээд маш олон удаа шүүхтэр ороод ялцсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үедээ болохоор шудраг шүүхтэй ажилласан. Гэтэл одоо болохоор би шүүхт итгэхгүй байна. Надад одоо ингэхгүй байна гэдэг. Тэгээ эндээс одоо ингээд та нар юу хэлж яах нөхөр ерөөсөө л тэр хилээд яриад байгаа пакт баримт нотлогоо энэ залууд юуч байхгүй байхгүй. Би бол тэгж бодож байна. Тэгээд одоо харъя тэр нөгөө одоо үнэхээр байдгийн бол одоо тэр 10 хоногтой багтаад тэр өмгөөлөгч аваад нотлох баримтаа үзүүлээд ингэсэн тохиолдолд энэ залууг энэ зүв байжээ гэд бодъё. Харин тэр нь байхгүй 10 хоногоо өнгөрүүлчихэд тэгээд дараа нь ингээд олон таваа юм ярих юм бол зүгээр анханасаа сэвсэн байна гэдэг. Тэгэхээр Монголд 40 олон хүмүүс байж байгаа. Сэвдэг нэг хэдэн хандлт авах гэж пэйжээ хөгжүүлэх гэж хүний нэр төр одоо тэр хүс хүч бизнесээ босгосон тэр цаг зав бүх юмыг зүгээр л ингээд дайраад өнгөрдөг. Зүгээр л ингээд өөрийгөө л боддог ийм хүмүүс байж байгаа. Тэрний магадгүй нэг нь ч энэ залуу юм билүү хэн яаж мэдчихэж байгаа юм тийм биз дээ. Тэгээд одоо ингээд талбай дээр өчигдөр одоо дөрөв биеэс 10 хоногийн дотор энэ юмдаа ингээд анхаарлаа өөрийнх нь асуудлыг ярьж байхад эндээ анхаарлаа төвлөрүүлэх ёстой байтал одоо ингээд талбай дээр очсон баахан шинэ баримт нэ тэрэ нотлогдлоо гэд. Тэгээ хэлж байгаа ярьж байгаа юм нь болохоор одоо шүүх дахиад энэ хүний нэрийг хийлж болохгүй ярьж болохгүй гэсэн гэхдээ одоо нэрийг нь одоо дуурхуу ис дунгаамаа болгоо ярьчих. Эсвэл одоо компани тэр компани гэдэг ингээд ярьж. Тэгээд ингээд ярьж байгаа нь одоо ингээд улмал байдлыг дордуулж байгаа байхгүй шүүх энэ хүнийг ярьж болохгүй энэ компаниг ярьж болохгүй өөрөөр хэлэх юм бол дуурхуу гэдгийг дунгаамаа гэдээ ярьчихаар одоо шүүх болно гэж хэлээгүй байхгүй. Тэгэхээр энэ залуу яаж нөхөр одоо хөөрхөн амт өөрийгөө л одоо ингээд байдлыг уламд дордуулж байна. Одоо тэгээ яа гэх вэ? Хүүхэд хийж байгаа биш насан турсан залуу өөрөө ингээд хийж байгаа бол одоо тэгээд одоо яа гэх вэ? Одоо тэгээд тийм юм байлгүй. За дээрэс нь тэр нэг хүүхдийн данс мансыг зарцаацсан гэдэг. За тэгээ энийг нэг дуурхуу юм чи одоо энэ миний хүүхдийн дансыг гаргаж өгөөч. Одоо гуйж яана гэдэг ойлаад ямар өрөвдөлтөө ч юм битээ чаавас та. За тэрийг нөгөө хүмүүс өрөвдөөд одоо тэр дуурхуу юм чи рүү баахан юм битсэн гин. Гэхдээ эн чи дуурхуу юм чи тэр дансыг нь хаахгүй ойлгомжтой. Хин хаасан гэхээр тэр шүүхийнхэн тэр эрх мэдэлтэй байгуулах нь хаацсан байгаа. Ямар шалтгаангүй хаацсан юм өгвөл бас үгүй баг. Ямар нэгэн байдлаар шалтгаан байсан баг. За миний бодож байгаагаар бол зүгээр тэр нэг тийм одоо өөрийнх нь хилээд байгаа шиг одоо хүүхдийн 100 мянган төгрөг авдаг эсвэл аав ээж нь хаяа нэг хийдэг тийм данс биш байсан баг. Ямар нэгэн байдлаар эргэлзээ тэнгэлзээ байсан учраас тэр дансыг хаасан баг. Тэгэхээр яадгүй гэхээр одоо ингээд эргэн тойрон бидний хувьд зөндөө юм байж байгаа. Одоо энэ тент хүмүүс эхнэрийнхээ эсвэл энэ тент хүүхдийн одоо 9 жорын ингээд ойрт орныхоо нэр дээр данс нээждэг. Яг эцэст нь ашигладгүй өөр хүмүүс ашигладаг. Өөрөөр хэлэх юм бол олж байгаа орлогоо тэрүүгээр оруулдаг гаргадаг. Татвараас нуугддаг ийм юмнууд Монголд бүр эргэн тойрон байж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэр хүүхдийн дансыг одоо тийм ээ эн чинь яг тэрүүх үедээ ингээд нэг ийм мөнгө оруулаад татвараас нуугдаад яваад байсан байж болно 10 жил 20 жил явж болно хамаагүй. Тэгвэл нэг хэрэг үсээд нэг шүүхтэр очиход шүүх яах вэ гэхээр эргэн тойрны бүгдийг нь хамааралтай хүн болгоны шалгана. За тэгээд энэ дээр ямар нэгэн байдлаар асуудал гараад ирэх юм бол тэр шүүх бол шүүх хийх ёстой ажлаа л хийж байна. Тэгэхээр би одоо тэр хүүхдийн данс нэртэй боловч тэн дээр мөнгө орж гарч ирсэн баг. За ямар нэгэн байдлаар тэр шүүхний анхаарлыг татах гүйлгээ байсан баг. За жишээлх юм бол тэр залууч нэг одоо насан туршидтын бараа бүтээгдэхүүн зардаг гэдэг байгаа шүү дээ. За одоо юу гэдэг тэр бүтээгдэхүүнийг тэдийн ширхгийг авъя гэд мэдээж хэрэг хүн мөнгөө шилжүүлэхийн тулд утга дээр нь юм бичиж байгаа. За тэгээд тэр утгаар нь ингээд ийм мөнгө ороод ирсэн байна. За тэрийг шүүх яах вэ гэхээр вау энэ сэжигтэй болоо явчлаа. Энд өөр дансаар ингээ мөнгө хийжсэн гүйлгээ ийм тийм байт юм байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө өөрийнх нь хэлээд байгаа шиг хүүхдийн данс биш. Энэ дээр өөр журмаар ашиглаж исэн ийм данс байх магадaltaй учраас
шүүх хаасан байлгүй бодвол за гэхдээ энэ бол миний бодол. Тэгээд ямар ч байсан энэ залуу үнэхээр тэр нь хүүхдийн данс байгаад үнэхээр тэр 100,000 төгрөг нь ордог гардаг байсан бол тэрийг тэр шүүхтэр очиод тайлбарлаад тэр данс бонс инээтрэ стейтмент юу илээ тэр мөрийг үзүүлээд чөлөөлүүлчих боломжтой. Гэтэл энийг хийхгүй ингээд ойлон дуулна ингээд яриад явж байгаа мовж байгаа ингээд мэдхгүй. За ямар ч л байсан энэ залуу бол тэгэл миний хувьд бол нэг тиймэрхүүл юм бодогдоод байна. За дээрэс нь тэр нэг имэл гэсэн, витамин л гэсэн, нэмэлт бүтээгдэхүүн л гэсэн одоо за ийм одоо энэ Америк заяа. За Монголч ялгаа авахгүй байх. Нэг дэлгүүр ороход одоо та талхаахууд танд янз бүрийн бичиг баримт юу ч хэрэггүй тийм үү. Талх одоо юу гэдэм бох инээтрэ юм. За яг ялгаа авахгүй тэр витамин одоо юу гэдэм витамин А, витамин С, витамин 9 жорын янз бүрийн витамин. За тэр нэмэлт бүтээгдэхүүн. Ялгаа авахгүй талх шиг тэр чинь зүгээр дэлгүүрийн лангуун дээр байж байгаа юм. Тэрийг тиймээ очоод ингээд худалдаад авахд хинт юу ч хэрэггүй. Тэгээд аваад хүн өөрөө тэр хизээч нэг тийм л юм. Ийм гэдэг бол аптек, эмчийн одоо зөвшөөрлөөр. За Монголд ямар байдгийг Америкт бол яг л тийм л байдаг. Имийг бол хинч юу ч авч чадахгүй. Заавал эмчийн бичгээр зөвшөөрлөөр авдаг. Тэр нэмэлт бүтээгдэхүүн витаминыг одоо өөрөөр авдаг. За гэтэл энэ хүний оруулж байгаа юмд болохоор тэр витамин л гэн нэмэлт бүтээгдэхүүн л тэртээ тэргүй энэ тийм талах шиг ингээд зарагчаад юм тэр үгэн дээр нь ач холбогдлогоо мэдхгүй одоо би үнэндээ бол тэр ийм нэмэлт бүтээгдэхүүн ямар ч ялгаатай надад мэдж байгаа юм юу ч алга. За цаашлаад энэ залуу нөгөө одоо би тийм хуваа бодоогүй нийгмийн нийтийн төлөө гэдэг угтаа бол ерөөсөө тийм биш. Хэрв нийгмийн нийтийн төлөө бодож исэн бол энэ залуу анханасаа ийм юм хийх шаардлагагүйсэн. За гэхдээ үнэхээр бас байсан ч юм уу бөөмөд. Яг тэгэхээр нөгөө нотлохоо баримтаа үзүүлээгүй байж байгаа болохоор хэрв үнэхээр тэр нотлохоо баримтаа үзүүлж чадахгүй тэр дав заалдах шатны шүүхэн тэр хугацаанд дахиад дав заалдахгүй одоо нөгөө өөрийнх нь хилээд яриад байсан шиг дугуйрхүү эмчийн имээ хятад хуучнаар одоо хулгайгаар хийцэн гэдгийг баталж чадахгүй. Монгол руу оруулаад ирсэн гэдгээ баталж чадахгүй. Монголд ингээ зарцсан гэдгийг баталж чадахгүй. Тэрийг нь аваад хэрэгэлсэн хүн гэдгийг баталж чадахгүй. Тэрнээс хэн нэгэн хохирцсан гэдгийг нотолж чадахгүй тохиолдолд яах вөхөр энэ залуу бол зүгээр л юун нийгэмд одоо ингээд олон нийтийн төлөө биш зүгээр л олон нийтийг ашиглаж сенсац үүсгэж нэг пэйжээ хөгжүүлэх гэсэн ийм л залуу болж хөрж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ залууд бол ийм хоёр сонголт байж байна. Үнэхээр өөрийгөө батлаад үнэхээр олон нийтийн төлөө ажилласан гэдгээд одоо тийм ээ үзүүлэх хангалттай хугацаа байж байна. Эсвэл зүгээр л худлаа сенсац хэвжсэн гэдэг нь ингээд бас нэг тэгээ харъя тэр дав заалтах одоо тэгтээ энэ залуугийн байж байгаагаар өнөөдрийн байж байгаагаар бол баримт нотлохоо байхгүй хэрэг байжсэн бол одоо энэ 10 хоногт ингэж сенсацлж ингэж явах юм ерөөсөө шаардлага байхгүй. За түрүү нөгөө бичлэг дээр уйлж дуулаад гачин болоод байсан гэсэн чинь маргааш нь яалаа намайг маш олон хүмүүс дэмжиж байгаа учраас би одоо энэ тэрэ болцсон явж илээ. Тэгээ маш олон хүмүүс дэмжиж байгаа гэдэг. Дэмжиж байгаа хүмүүс нь хий юм бол та зайлвал бодвол нэг хэдэн мессеж ирсэн баг, хэдэн лайк дарсан баг, хэдэн комент дэмжиж байгаа шүү гэдэг. Тэгтээ яг ингээд орон шоронд ороод одоо ингээ асуудал үүсээд өр ширэнд ороод эхлэх юм бол нөгөө дэмжиж байгаа хүмүүс чинь яг үннийг хэлэхэд чамд 10,000 төгрөг өгөхгүй штэ. Нэрэ шүү. Одоо тэр одоо юу гэдгийг хүүхдүүд маань хоолгүй болчлоо хэдэн цаас өгөөч гээд Монголд нөгөө юу лээ хамгийн сүүл 5,000 төгрөгийн аян гээд өгөхөн олдохгүй байх гэж байгаа штэ. Ялгаа байхгүй. Нөгөө дэмжиж байгаа инээ тэр комент л бичиж байгаа болохоос яг чамайг асуудалд ороод ирэх юм бол хинч таахгүй. Орон шоронд ороо явах юм бол 2-3 хоногийн дараа бүгд мартаал явна. Тэгээд өөрөө л хохирно штэ. Тэгэхээр иймэрхүү нэг хэдэн комент нь хэдэн лайк энд хэдэн хэлж байгаа юмд хөөрөөд хүмүүс намайг дэмжиж байгаа учраас ингэ явна. Өөрийг эргээд өөрийнх нь амнаас ийм тийм ярьж хахад ингэх за тэгээ дээрэс нөгөө шүүхийг одоо үл хүндэтгсэн тэр компани тэр хүний нэрийг дуртаж болохгүй гэхэд ингээд одоо дурдаад ингээ явж байгаа байдлыг улмалт ордуулж энэ даа нэг за нэг иймэрхүү залуу. Тэгээ миний бодлоор бол тэр шүүхэд ялсан үнэхээр урд нь шүүхээр орж ирсэн шүүх яаж ажилдгийг мэддэг ийм туршлагатай бол хизээч ингэхгүй байсан баг. Тэгэхээр би бодохдоо тэр урд нь тэр шүүхээр орж ирсэн дандаа ялж ирсэн гэдг нь ч ер нь худлаа авах гэж бодож байгаа. За дээрэс нь юм нэмээд хэлэхэд одоо хэрв одоо дуурхуу юмч за би түрүү хэлсэн нэг бичлэгээ 99 он энэ одоо нэг шивэстэй залуугийн талаар нэг хүн дуурхуу юмчийн талаар гэдэг. За хэрв дуурхуу юмчийн оронд хэрв би байсан бол одоо яах байсан бол гэдэг. За би байсан бол за дуурхуу юмч одоо яахыг би бол мэдэхгүй байна. Гэхдээ хэрв би байсан бол эр хүн хараасандаа имэйлтмөр юу илээ? Эр хүн хийсэндээ имэйлтмөр хараасандаа би бол энэ хэргийг дуустал нь явах байсан. Ягаад тэгэхээр одоо ингээд тийм ээ нэг бизнес босгох гээд ингээд цаг нар хүч хөдөлмөр хөөс одоо ингээд бүх юм маш олон хүний юм ба одоо хүч хөдөлмөр болонгууд энийг зүгээр нэг юм захын залуу ингээд одоо нураачдаг. Тэгэхээр энийг би адаглаад тийм ээ одоо эд хөрөнгөөр тэр залуу тэр 100 сая төгрөг баахгүй төлж чадна ч гэж бодохгүй байна. Тэр 300 сая мая ч юм уу. За эд хөрөнгөөр тэр алдсан хохирлоо төлөвлөдөг хүмүүс ихтэй адаглаад би нэрийг зөвөрлөх байсан.
Адаглаад одоо тийм ээ би тэр дуурхуу юм чи ийм залуу хүн одоо тийм ээ ирээдүгөө бодож байгаа хүн хоёрын хооронд ийм хулах юм гэж нэг ялангуяа хүний ам руу их гэж байгаа юмыг тэгээд имч хүн чинь тийм ээ ийм имийг хулахаар одоо хаа газар 300 хэдэн мянган төгрөгөөр зарж байгаа юмыг 5,000 төгрөгөөр хийлгээд тэгээд тэрийг оруулж ирээ зараад тийм үнэмшилгүй тийм юм одоо тэгээгүй гэдгээ батлах хэрэгтэй. Тэгээд тэр нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй. Нэгдүгээрт. За хоёрдугаарт хамгийн гол шалтгаан энийг одоо дуустал нь явуулах шалтгаан нь болохоор яг одоо энэ дуурхуу эмчийн ард ингээ өчнөө залуучууд байж байгаа. Одоо бизнес хийх гээд ямар нэгэн байдлаар одоо хүчгөөс одоо ингээ бизнес усах гээд ингээ өчнөө хүмүүс хамтарч байгаа. Тэгэхээр ийм одоо хийх гэж байгаа хүмүүсийг зүгээр нэг юм захын залуу орж ирээ нураачдаг. Тэгээ энэ дээр ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэгээ нэг өрөвдөлтөд уйлаад инхэнгүүд нь уучлцдаг гэдэг. Тэгээ энэ залуугийн хувьд бол одоо дуурхуу эмч уучлаа хэрэгээ татаад авлаа гэхэд энэ залуу бол хизээч баярлахгүй. Энэ бол зүгээр цаашаа аргуудаа дунд туруу өгнө. Тийм л залуу. Надад бол шууд хард. Тэгээд ийм хизээч ойлгохгүй, хүлээж авахгүй. Ийм тэгээд ингээс салчт юм а гэсэн. Тэгэхээр дахиж ийм байдал гаргуулахын тулд бусад хүмүүс сургамж болохын тулд энэ хүмүүсийг дуустална. Өөрөөр хэлэх юм бол дахиад хэн нэгэн иймэрхүү байдлаар хохирохгүй тулд энэ байдлыг зогсоохын тулд би энэ хэргийг заавал дуустал нь явна. Тэгэд дуурхуу эмчийн хувьд бол одоо гомдлоо гаргаад өгсөн юм байна. Өөрийнхөө пакт баримтыг үзүүлсэн юм байна. Одоо бол ерөөсөө дуурхуу эмчээ шалтгааллах юм юу ч байхгүй. Харин нөгөө залуу нь одоо хугацаанд дав заалдаад тэр илүү дутуу баримтаа гаргаж өгөөд үнэхээр пакт баримт байдсан бол тэр залуу тэгээд яваад өгнө. Харин тэр дуурхуу эмч худлаа ярьсандаа одоо жинхэнэ нөгөө үүрх ялаа үүрээд нэр төр нь будаа болоод тэгээд ингээ бизнес байхгүй болно. Тэгэхээр одоо бол ерөөсөө бүх юм дуусаагүй. Энэ залууд хугацаа үйж байна. Өөрийгөө хамгаалах хугацаа бүх юмыг яаж эргүүлэх хугацаа үйж байна. Тэгэхдээ миний бодлоор бол энэ залуу тэгж чадахгүй. Тэгээ харж илээ. За хамгийн эцэст нь хэлэхэд одоо ингээд бичлэг хийхээр за гав игийг ингээд ойлгож байгаа. Ерөнхийдөө над чиг бодож байгаа, дэмжиж байгаа хүмүүс маш олон байж байгаа. За тэр хүмүүс мэдээж хэрэг лайк дарна. За дэмжсэн комент бичин шеэр хийн. За болж байна баярлалаа. За нөгөө талд нь маш олон хүмүүс байж байгаа. За нөгөө нэг жинхэнэ нэг одоо уул усны зураг тавьсан, уйлах нэртэй хотлоо зурагтай нэг ийм хүмүүс. За хараа зөвхөн ингээд одоо янз бүрийн болно шүү дээ. Тэдрийг бол одоо би бол зүгээр тороол гэдэг. За тэгвэл тэр тороолуудын тоон олон ч гэсэн жин маш багтай. Тэд нар одоо баг хэдэн мянгаар орж ирээд инглиш гэсэн. Одоо жин дээр тавих юм бол тэдрийг тийм ээ. Одоо нөгөө тэр шивэстэй залуудаа нийлүүлээ тавилахад за үсрээд нэг 100 г-ийн одоо жин татдаг бол за нөгөө талд нь баг тэр дуурхуу өмчч дангаараа 5 ил татах. За тиймэрхүү. Ерөнхийдөө тооны хувьд олон ч гэсэн жин багтай. За тиймэрхүү хүмүүс одоо энэ бичлэгийн дор маш олон комент бичин намайг хараан зөвхөн. За энэ бичлэгийг тасна. Цааш нь ингээд шеэр хийн. Тэгвэл би одоо энэ тороолуудаа хэлэхэд би та нарыг тийм ээ блоклохгүй сайхан бичээд өгөөрэй. Та нараа эдгээр чинь тийм ээ. Тэгвэл одоо ингээд энгийн үнзээ одоо баярлаа ч юм уу эсвэл болж जैन дэмжиж जैन ч юм уу ойлгож जैन ч юм уу нэг комент бичэн штэ. Тэгээд болоо. А энэ тороолууд яадаг вөхөр бүр 10 20 комент бичнэ. Ингээд нэг жоохон байж байгаа л бичин. Тэгээ бүгдээрээ харлуулсан, бүгдээрээ ингээ хараасан. Гэхдээ энэ нь нөгөө надад туслаад байгаа байхгүй. Тийм учраас яа тусалж яах нөхөр одоо энэ Facebook-ийн шаард маш их байж байгаа шүү дээ. Тэгээд нэг бичлэгийн дор айл болохоор олон хүн ингээд комент өчээд айл болохоор олон хүн лайк дараад шеэр хийгээд ингэх юм бол нөгөө Facebook-ийн ард байж байгаа компьютер чи яаж яах нөхөр энэ дугаартай энэ пэйж маш их хандлт авч байна. Маш олон хүмүүс сонирхож байна. Тийм учраас яах вөхөр энэ пэйжийг айл болохоор одоо олон хүнд илүү түгээж өгдөг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо миний пэйжийг хөгжүүлэхэд маш их тусалж байгаа. Тэгэхээр одоо би юу хэлэх гээд байна вөхөр тороолуудаа сайхан комент бичээд өгөөрэй. Намайг харлуулна уу яа нөө энэ хамаагүй би тэрийг ч устгахгүй. Тэгээд сайхан нөгөө өөрсдөө гоё сэтгэлийн таашаал аваад одоо эн чинь тийм ээ гавыг муулсан энэ тэрээс сэтгэлийн таашаал авахаас гадна надад бас нөгөө сайхан энэ хуудас юм сайхан хөгжүүлээд өгсөд бас тусалж байгаа бас нэг олон хүнд одоо энэ миний хэлж байгаа ярьж байгаа юмнуудыг түгээхэд бас хэрэг байгаа болохоор би бас та бүхэн минь сайхан бичээд өгөөрэй. Тэгээ энэ бичлэгийн дор хамаагүй зүгээр хоёр талдаа гараад сайхан тэгээд үтсэн ч одоо хамаа алгал гэж бодож байна. За миний хувьд яг өнөөдрийн байдлаар ямар байна гэхээр би ямар ч байсан дуурхуу юм ч бол тим юм хийхгүй байх. Залуу хүн тэгээ боловсралтай хүн ийм хоёрын хооронд юм хийхгүй байх. Нэг ялангуяа хүний ам руу орж байгаа юм их тэгэж зүгээр нэг тийм ээ 300 мянган төгрөгийн үнэтэй юм их хятад нэг 5,000-аар хийгээд ингээд хоёрын хооронд баригдах юм дээр хулигтаа тодлоо яриад ингэж чинь гэж юусоо бодохгүй байна. Хүний ам руу орж байгаа юм их штэ. Хүн Монгол хүн тэхгүй байх гэж бодож байна. Нэг ялангуяа дараа им гинөө витамин гинөө одоо нэмэлт хичээл гинөө тэгээд тэрийг авч байгаа хүмүүс нь ямар нэгэн байдлаар дээрүүл мэндийн асуудалтай одоо нэг ийм хэрэгтэй хүмүүс л авч байгаа шүү дээ. Тэгэхээр тийм ядарсан хүмүүсийг ядарсан дээр нь бүр ингэ тийм юм хийхгүй байх гэж бодож байна. Харин нөгөө талаар бол би нөгөө хэлсэн. Энэ бол үйл хөдлөх зал. Надад маш олон шалтгаан хэлж байгаа ярьж байгаа дээр би тэр тавьсан бичлэгийг бүгдийг үзэх ямар ч аргагүй байхгүй. Зүгээр л нэг бичлэг үзэнгүүт эхний нэг хэдэн минутаас л хараад цаашдаа ямар ч үзэх тийм сонирхолтой болж байгаа байхгүй.
Тэгэхээр энэ залуу бол одоо миний бодлоор бол нэг ийм шуугаан тариад одоо юу гэдэг аль болохоор нэг олон хүний хандлтыг аваад яаж хийж байгаа нөгөө пэйжээ хөгжүүлээд олон дагалдагчтай болчих гээд үзэж байгаа л ийм одоо хүмүүс зөндөө байдаг ч та Монголд яг л тэрний нэг л баг гэж бодож байгаа. Гэхдээ энд одоо миний бодож байгаагаар хэрвээ үнэхээр ийм зорилготой болол энэ нь ажиллахгүй гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо яг маш олон хүн дагж байгаа ч гэсэн яг үнэндээ нөгөө одоо эн чинь бараа бүтээгдэхүүнээ одоо зарах гэдэг шүү дээ. За жишээлх юм бол одоо надаас өсвөлэл маш олон. За жишээлх юм бол би энэ залууг одоо ийм бүтэхгүй залуу гэж үзэж байгаа учраас би л энэ хүний одоо рекламцсан ямар ч бараа хизээч авахгүй. Яг тэр шиг маш олон хүмүүс хизээч энэ залуудаа бизнес хийхгүй болоод одоо ингээд нэг талтаа гарчиж байгаа. За нөгөө талд нэг өөрийг нь дагаад байгаа, дэмжиж байгаа. За тэр хүмүүс нь нөгөө дандаа нэг худлаа нэртэй ойлгох зурагтай иймэрхүү нөгөө хөнгөн жингийн бөхчүүд нь яг үнэндээ болвол зүгээр ховж ивэл дагж явж байгаа болохоос харин нөгөө зарсан бараа бүтээгдэхүүний за бараг авахгүй дээ. Заавлаа хэд нэг ганц л аавна. Тэгээд авсныхаа дараа бөөн хэрүүл урвал бол. Тэгэхээр юу хийж яах вэ? Энэ залуу нэг ийм одоо хүний амь амьдралыг одоо золиослж нэг хідэн дагагчтай болсон биш. Нөгөө бизнесээ өргөжүүлсэн биш. Тэр нь ажиллахгүй баг. За нөгөө талаар бас энэ нөгөө пэйжээ хөгжүүлэхийн тулд одоо шилхэн бол миний бичлэгийг тасдаж аваад ингээд дээр нь одоо ингээд намайг чинь бааха харлуулад ингээд давслаад ужирлаад ингээд пост хийдэг. Хүний нэр төр тарддаг ийм пэйж бол тэгээд дандаа явахгүй л да. Тэгж байгаа л нэг одоо банд болно гэж нэг фэйсбүүкээс нэг л өдөр байхгүй болно л да энэ пэйж нь. Тэгэхээр нэг иймэрхүү замаар нөгөө угаасаа нэг юу илээ ямар замаар явал харанхуй замаар явал хад мөрөгдөг гэдэг шиг тэгээд нэг хол явахгүй. Тэгээ альч талаараа бодсон тэгээ энэ залуу одоо мэдгүй дэмэл юм хийж байна. Тэгээ их л өш онцон сандаг залуу юм байлоо. Тэгээ бодвол одоо ингээд нэг бичлэг хийгээд тавьчихаар бас л их юм болох бах буцаагаад хариу үйлдэл үзүүлэх бах. Гэхдээ надад хамаагүй. Ягаад тэгэхээр би нөгөө аль түрүүний хэлсэн би 10 жил одоо энэ сошиал дээр зөндөө яваас сэтгэлийн айгүй хаттай болсон. Намайг маш олон хүмүүс ингээд одоо харлуулах гэж доошлуулах гэж ихдэг ийм зөндөө болдог. Тэглээгээ би тэрэнд нь одоо энэ хүний зургийг тавиад бичлэгийг тастаад ингээд харлуулад одоо дагагчдаараа ингээд муулуулах гад тийм юм хизээж хийж байгаагүй хийгчгүй. Харин энэ залууд ямар нэгэн байдлаар одоо өөрт нь ашигтай байгаа бол сэтгэлийн таашаал авч байгаа бол тэгээ цаашдаа хийн үз тийм ээ. Тэгээд тэр нь бол надаа юурөөсөө хамаагүй байгаа шүү. За нэг иймэрхүү юм яриад нэлээ удаан бичлэг болчлаа уучлаарай манайхаа. За ямар ч бас нөгөө сошиалд идэвхтэй хүн тэгээ гол нөгөө нийгэмд болж байгаа юм халуун сэдвүүдээр бас нэг юм дүгнэлтээ хийх чинь. Тэгээд яг энийг бас нэг хийгээ тавьчихъя л гэж бодоод. Тэгээд дээрээс нь бас та өчигдөр тэр Монголын сэтгүүлч идгээд үнэхээр хийх ажилгүй чаавста нэрээ ингээд бүгдээр очсон. Тэр залуу голдоо тавьсан баахан сэтгүүлчид ингээ яриа аваа зогсож байгаа. Ямар ч өрөвдөлтөө интернэс одоо ямар ч шинэ материал гарна гэж хүлээж ядээ. Тэгээд тэрийг энд энтгүү лайв хийгээ тэрийг бүр хэдэн мянгаараа үзээ сууж байгаа монголчууд ингээ харахаар чинь одоо бас л мэдхгүй одоо нэрээ ямар ч юмтэй өөр асуудал үнэхээр одоо байдгүй баг та. Гэт ингээ бодоход тэгэл одоо ямар ч юм битээ. Тэгэл ингээ арга бараалын юм бичлэг хийгээ сууж байна. За баярлалаа. Баяр та манайх.